Монголын туг. Эрх чөлөөт их орны эрхэмсэх сайхан туг өндөрт мандаж өглөө мандах нарны гэрэлд монголчууд бид баяр жаргалаар дүүрэн байдаг. Туг тэнгэрт мандаж буй төрийн туг дайны дэлхийд Монгол улс оршин буйг зарлаад оршин буйн энэ бахархал олон нугчаа бэрхшээлийг давсан. Бидний замналыг бас сорьсон, шалгасан түүхийн сургамжийг бид санаа. Нэгдүгээр бүлэг. Дипломат ялал. 20 дугаар зуун Монголын түүхний алтан үсгээр бичигдэх түүхэн олон үйл явдал өрнөж Монгол төрийн төдийгүй түмэн олны минь ирээдүйг сэрээсэн сэрсэн зуун байлаа. Хөдсөн дээл хүлэг морьтойгоо л дундад зуунаас дахиж ирсэн монголчуудад бидний хэн байсныг сануулж бас хэн болохыг минь шийдсэн их эргэлтийн үе гэж болно. Тэр л их зууны түүхийн хуудас Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд хадагдан үлдэхийн хамт бас хамгаалан хайрлан явах их үүргийг хамтад нь оноосон юм. Үүний үргэлжлэлж өнөө цагийн бидэнд бас хамаатай. Өнөө үеийнхний өндөр өвгөн болох тэр үеийн эрлэх залуус улс орныхоо тусгаар тогтнолыг байлдан олж батлан баталгаажуулж олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд олон 10 жил хичээн зүтгэж саад өргөшөөл халуун ам бүлээн цусаан зориулсныг түүх мартаагүй. Тэр олны дундаас 1945 он тод дурайн. Дэлхийн 2 дугаар дайны үеэр фашизмын эсрэг эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө үзэл судлалынхаа зөрчилдөөнийг үл харгалзан 60 гаруй улс орн нэгдэж тэмцсэн байдаг. Энэ дайнд Монгол улсчид хатагдан орж холбоотныхоо тал баталсан юм. Бид хөрш зөвлөлт холбоот улстай байгуулсан 1936 оны харилцан тусалцах протоколдоо үнэнч байж улс орноороо дайны цагийн дэглэмд шилжин өлсөж ядарч байвч хүнс, дулаан хувцас, танк, онгоц гэд хэрэгцээт бүхий зүйлийг чадахын хэрээр бэлэг болгон илгээж ялалтыг ойртуулсан их гавьяатай. Зөвлөлт холбоот улстай 36 онд харилцан туслах протокол гэж баримт бичгийг байгуулчихсан байсан. Тэрнийхээ дагуу 39 онд ах нар маань ирж хэлзэж байсныг Японуудыг одоо дарж 1 онд дэлхийн 2 дугаар дан эхлэнгүүд бид нар тэр гэрээ бичгийнхээ үүргийн дагуу одоо ёстой чадах чинээгээр тусалсан ах нартаа. За өөрөөр одоо өмсөд зөв шидэж явах юм наа таги морь мал. За манай ард түмний цуглуулсан хөрөнгөөр танкийн цуваа, нис хонгоцны эскадриль эднэр хүртэл байгуулж байсан. Чадах чинээгээр тусалсныг зөвлөлтийн тал үнэхээр одоо зөв ёсоор үнэлсэн гэж одоо үзэх ёстой байгаа юм. Тэгээд одоо маний ганц ирмэлцдэг юм маань тусгаар тогтнолоо хятадаар зөвшөөрүүлэх асуудал байлаа л да. Тэгэхээр Монгол улсын бүрэн тусгаар тогтнолоо энэ олсон үйл явц бол нэгэн одоо хэдэн 10 жил ингээд дамжиж өрнөсөн. Ер нь дэлхийн 2 дугаар дайны төгсгөл болж ирэхэд олон улсын харилцаанд асар их өөрчлөлт ирсэн. За яагаад гэхээр зөвлөлбөт улс бол ялагч гүрний тоонд орсон. Зөвлөлбөт улсын үг гэдэг бол их гүрнүүдийн тунд бол маш их байр суурьтай нөлөөтэй болж ирсэн л да. Ер нь дэлхийн 2 дугаар дайны явцад энэ их гүрнүүдийн хооронд бол хэд хэдэн уулзалтууд болж олон одоо асуудлуудыг шийдэж за энэ дэлхийн дайны дараа энэ дэлхийн ертөнц ямар одоо дэглэмтэй байхын хин ямар улсууд одоо ямар эрх мэдэлтэй байхын ялсан улсууд нь ямар эрх хэдлэхийн ялагдсан улсуудын одоо ирээдүй ямар байх юм гээд маш олон асуудлуудыг шийдэж байсан.
Тухайн үеийн Их Британий ерөнхий сайд Черчилль, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Рузвельт, Зөвлөлт улсын маршал, ардын комиссариатын зөвлөлийн дарга Сталин нар 1945 оны 2 дугаар сарын 4-өөс 11-ний өдрүүдэд Зөвлөлт улсын Крим, Ялт дахь Невадагийн цагаан ордонд уулзлаа. Энэ уулзалт түүхэнд Ялтын гэрээ хэмцээр гэж тэмдэглэн үлдсэн байлаа. Хоёрдугаар дайн дуусахаар дараа нь энэ хорвоо дэлхийг ямар шуухан болгох юм бэ гэж нарийн асуудлыг нөгөө холбоотон гэгддэг 3 том гүрэмч нь 2-3 удаа хэлэлцсэн. Тэгээд нэг нь буюу дундхан 45 оны 2 сарын Кремийн баг хуралд. Тэгээд тэр баг хурал дээр Сталин буюу зөвлөлтийн тал санаачилж алс дорнодын асуудлаар жижигтэн одоо нууц протокол байгуулсан юм байна. Монголын тусгаар тогтнолын асуудал буюу тухайн үедээ яригдж ирсэн статус квогийн асуудлыг зөвлөлтийн тал хөндөж гаргаж ирсэн. За тухайлбал одоо зөвлөлтийн удирдагч Сталин энэ асуудлыг 4 том асуудалтай холбож ирсэн. Монголын асуудлыг шийдэхгүй бол нөгөө 4 асуудал нь шийдэгдэхгүй маягтайгаар ингэ тавьсан. Дөрвөн асуудал нь ямар асуудал байсан бэ гэхээр нэгдүгээр Японы эсрэг дайнд зөвлөлт холбоот улс оролцох гэсэн. Хоёрдугаарх нь асуудал нь болохоор 1904 онд Оросын нутагт хамрагдаж ирсэн өмнөд Курилийн арлуудыг Японд шилжүүлж өгсөн байсныг нь буцаагаад зөвлөлт холбоот улсад өгөх асуудлаар яригдсан. Гуравдугаар асуулт нь болох төр бол дайрны худалдааны асуудал, дайрын бомбын худалдааны асуудал байсан. За мөн түнчлэнгээр бол Форт Артурын түрээсийн асуудал байсан. Ийм хоёр багц асуудал байсан гэж ингэж хэлж байна. За дөрөв дэх асуудал нь болох төр бол Хятадын төмөр зам өмнөд Манжурын төмөр замыг бол ашиглах. Тэгвэл Оросын давмгай эрхтэйгээр ашиглах. Хятадтай хамтарч ашиглана. Тэгвэл Оросын зөвлөлтийн давмгай байлдагаар ашиглах. Энэ дөрвөн асуудлыг Монголын асуудалтай шууд тавиад хэрвээ Монголын статус квогийн асуудлыг бол шийдэхгүй бол энэ асуудлыг бол үндсэндээ бол шийдэхгүй гэсэн тийм байр суурьтай байсан учраас өрнөдийн орнд нэг хүлээн зөвшөөрөхөөс харахгүй болсон. Холбоотон гүрнүүдийн удирдагч нарын баг хурал 8 салбар хуралдаан хийсэн байна. Тэд энэ хурлаар Дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын Европын орнуудын хөлийг дахин тогтоох, дайны төлбөр, дайны гэмт хэрэглүүдийг шүүх зэрэг асуудлыг хамарсан 14 зүйл бүхий протокол гаргасан байна. За нэг хуралдаан дээр бол Сталин Америкийн нэгдсэн улсын тэргүүлэгч Рузвельтэд өөрөөр хэлбэл 2 сарын 45 оны 2 сарын 8-ны хуралдаан дээр бол юу гэж хэлсэн бэ гэдэг гівгэнтхэн Монголын статус квог хадгалах асуудлыг та юу гэж үзэж байна гэж асуусан байдаг. Тэгэд Рузвельт юу гэсэн гэхээр бол би чанга шийдэ зөвлөөгүй байна. Гэхдээ Монголын статус квогийн асуудлыг бол хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзэж байгаа гэж ингэж хэлсэн. 20 дугаар зууны дунд үеийг хүртэл гадаад Монгол хэмээх статустай байсан бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар улс болохын төлөө зүтгэж түүнийгэн дэлхий дахнаар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах буухай урт удаан хугацаанд үргэлжилж ирсэн юм. Энэ ялалтанд шийдвэрлэх нэгэн эргэлтийг Ялтын хэлэлцээр Монгол улсад нээж өгсөн. За энэ бол олон улсын харилцааны түүхэнд одоо маш том ийм олон улсын харилцааны сэржийн бол тогтсон. Тэгэхээр энэ холбоотон 3 гүрний энэ баг хурлын дундуур Японы эсрэг дайнд зөвлөлт толгойд улсыг оролцуулахтай холбоотой Сталины болцол гэдгийг бол хэлэлцсэн. За энэ болцол бол сүүлд нь бол маш нууц ийм гэрээ болж батлагдсан. Ингээд 2 сарын 8-нд бол өөрөөр Ялт хотноо бол холбоотон 3 гүрний тэргүүн нар бол энэ нууц гэрээнд бол гар үсэж зурсан байна. Тэгэхээр гэрээний нэгдүгээр одоо зүйл бол Сталины боцлоор бол гадаад Монголын статус квог хадгалнаа. За энэ бол хаалтанд бол бүгд найрамд Монгол ард тус гэдэг. Энэ өөрөө бол маш чухал юм утга агуулгатай үг байсан.
Монголын статус квог Ялтын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн явдал бол Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүдээс хүлээн зөвшөөрөх тал руу бол хийсэн том алхам. Өөрөөр хэлбэл олон улсын эрх зүйн талаар бол анхны хүлээн зөвшөөрөх тийм боломжийг нээж өгсөн ийм чухал гэрээ юм байна. 20 дугаар зуунд Монгол улсын хувь заяанд үнэлж баршгүй их ач холбогдол бүхий гэрээ болсон Яалтын гэрээний үеэр зөвлөлт холбоот улсын тэргүүний тавьсан шаардлагын дагуу Хятадын холбоотон байсан Америкийн нэгдсэн улс болон Англи Монголыг хүлээн зөвшөөрч Монгол тусгаар улс болоход саад болохгүй, Хятадын талыг барихгүй гэсэн үүрэг авчээ. Ингэснээр зөвлөлт холбоот улсын удирдагч Сталин Хятадд шахалт үзүүлж Орос Хятадын 1913 оны болон 3 улсын хяактын гэрээ 1924 онд зөвлөлт холбоот улс Хятадын хооронд байгуулсан Караханы гэрээг дуусгар болгох үе таалга нээгдэж мөн Монгол нь Хятадын нэг хэсэг гэсэн бүх гэрээнүүдийг дуусгар болгох нөхцөл бүрдсэн юм. Ялтын хэлцээр тусгагдсан Японы эсрэг дайнд зөвлөлт холбоот улс орох улс төрийн болцлуудыг Хятадаар хүлээн зөвшөөрөх үүргийг авахыг Сталин өөрөө эрхлэн. За Рузвельт ч гэсэн зөвлөлтийг Японы эсрэг дайнд оруулах сонирхолтой байсан учраас энэ үүргийг өөртөө авсан байна. За энэ үеэс эхлээд Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд Америкийн нэгдсэн улс шууд оролцож эхэлсэн гэж хэлж болно. За Сталин яагаад Рузвельтээс ийм хүсэл тавьбаа гэж энэ хоёр шалтгаантай. Нэгдүгээрт тухайн үед Хятад нөлөөлж чадах ганцхан улс нь Америкийн нэгдсэн улс байсан. За хоёрдугаарт Сталин дайнд орох улс төрийн болцлууд нь бүгд Хятадтай холбоотой байсан учраас өөрийнхөө энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бас Америкийг ашиглах тактик байсан. Ингээд Ялтын гэрээгээр бүгд найрамд Монгол ард улсын статус квог хүлээн зөвшөөрөхийг хамт Хятадын талыг зөвшөөрүүлэх ажлыг Сталины хүсэлтээр Рузвельт хүлээн авчээ. Ялтын баг хурлаар яригдсан Алс орнуудын хувь заяа гэдэг ухагтхуунд хамгийн ихэнд Монголын хувь заяаг ярьж байлаа. Тэр үеийн бүгд найрамдах Монгол ард улсыг гадаад Монгол хэмээн геополитикийн нэрээр нь томьёолж дундад иргэн улсаас тусгаарлах асуудлыг эцсэн шийдвэрлсэн тэр тэмдэглэлт өдөр бол 1945 оны 2 дугаар сарын 11 байлаа. Сталин, Рузвельт, Черчилль нар гарын үсгээн зурж хэлцээрийн дагуу хэрэгжүүлэхийг зөвшөөрлөө. Америкийн зэрэг Японы хамгийн өмнөд арлуулах Окинавад бууж түүнийг эзлэхээр хүн чирүүн байлдаан байгуулаад бараг 3 сар цацуулсан 75,000 хүний алдсан. За энэ нь Японыг эзлэхэд үнэхээр их хохирол амсах юм байна. Ийм учраас Америкийн нэгдсэн улсын хувьд бол хамгийн том ач холбогдол өгчөөсөн улс бол Орос зөвлөлт холбоот улс. Ялангуяа Сталинд бол их ач холбогдол өгчөөсөн. Гэхдээ Сталин бол юуны өмнө Америкийн нэгдсэн улсаас Европт 2 дугаар фронтны их асуудлыг бол маш их шаардж исэн. Ингээ 1943 оны Тегераны баг хурлын дараа бол ер нь бол холбоотон гүрнүүд бол Европт 2 дугаар фронт нээх нь бол маш чухал юм а. Европт 2 дугаар фронт нээж Германы фашизмыг хурдан ялалтыг хангаснаар зөвлөлт холбоот улсыг Японы эсрэг дайнд оролцуулах энэ хугацааг бол найшлуулах юм боломжтой гэсэн ийм одоо үнэлтүүдийг бол гаргаж ирж байсан. Рузвельтийн зөвлөхөр ажиллаж байсан Хопкинсыг Москвад явуулсан л да. За Хопкинс явахаас өмнө бас Монголын талаар Владимиргоогоос өндөр зөвлөгөө авсан байдаг. Тэрээр Сталинтай Москвад 5 сарын сүүлээс 6 сарын хүртэл 3 удаа уулзаатаад 5 зүйлийг тохирсон байна. Нэгдүгээрт Сталин бүгд Монгол ард улсын статус квог хадгална. Хоёрдугаарт Монгол улс бол нээлттэй байна. Гуравдугаарт зөвлөлтийн тал давшилтын зэрэг 8 сарын 8 гэхэд бэлэн болгогдсон байна. Тэгэхээр дөрөвдүгээрт яг операц эхлэх өдөр нь бол зөвхөн Хятадын хэлэлцээр байгуулагдах хэсгээс шалтгаална гэж.
Тэгэхээр эцэст нь Сталинтай уулзах Хятадын ерөнхий сайд Сүн Цзэвэний 7 дугаар сарын 1-ний дотор одоо Москвад ирүүлэхээр ингээд тус тусах орсон. Сталин бол алс дорнод Японы эсрэг дайнд орох боломжтой. Гэхдээ бид нар бол тодорхой болцолтойгоор орно гэсэн ийм саналыг бол ялангуяа 1943 оны 10 дугаар сарын 3-нд бол анх удаа энэ саналаа бол Америкийн нэгдсэн улсад бол санал болгож байсан тухай Сталины одоо орчуулагч Валентин Бережко бол өөрийнх нь бүтээлдүүл бичсэн байдаг. Ер нь бол энэ Сталин бол ер нь гадаад Монголын асуудлыг бол ер нь одоо энэ Японы эсрэг дайнд орох гол нөхцөл гэж ийм тавьж ийн гэдэг асуудыг бол Москвагаас бол Вашингтонд бол элчин сайд хайрын юм бол бүх суугаар бол мэдээлж ирсэн. За ялангуяа энэ гадаад Монголын статус кво гэдэг чинь ер нь юу гэж байгаа юм бэ? Энийг бол Сталин бол ер нь бол гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэдэг нэгдүгээр болцлыг ийм тавих төлөвтэй байна гэсэн ийм мэдээлэл өгч ирсэн. За ийм учраас бол Америкийн нэгдсэн улсууд бол анхаарал татчихсан хамгийн гол асуудал бол юу гэсэн бэ гэхээр ер нь энэ гадаад Монгол гэдэг чинь ер нь ямар шүү улс байна. Хятадууд өөрийн мэдлэг гэдэг зөвлөлт толгойд улс болохоор энийг бол 21 онд бие даасан тусгаар улс гэдэг. Тэгэхээр энэ улс ер нь ямар шүү төлөв байдалтай байна уу гэдэг нэгдүгээрт бол газар дээр нь бас ажиглалт явуулах бол Америкийн нэгдсэн улсын анхаарлын төвд юм байсан байна. Их гүрнүүд ийхүү Монголын асуудалд улс хууртай хандах бодолтой байсныг 1944 онд Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Уоллесийн Хятад бүгд найрамдах Монгол ард улсад хийсэн айлчлал илтгэнэ. Ноён Вэйсийг Монгол улсын ерөнхий сайд Маршал Чойсон улсын өдөрт хариуцлагатай ажилтан нөхөд Сэдэнбал, Сүрэнжүү, Дам, Самбуу зөвлөлт тусаас Монгол ард улсад суугаа он зүрэн ирэх элчин сайд Иванов нар угтаж хүлээн авлаа. За ийм түүхэн нөхцөлд бол Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Хенри Уэллсийг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Франклин Рузвельт бол маш одоо урт хугацааны юм томилтоор бол явуулсан байдаг. Тэр хүн бол Монгол улс гэдэг нь үнэхээр одоо олон улсын эрх зүйн субъект болох чадвартай одоо улс юм уу үгүй юм уу гэдгийг харах зорилготой ирсэн. За тусгаар улс байхын тулд газар нутгаас гадна улс орноо удирдах чадвартай засгийн газар байна уу, хууль ёс дэглэм гэж байна уу, тийм ээ, эдийн засгийн тодорхой бие авч явах чадвар байна уу? Энэ талаас нь бол харж үзэж ийм одоо судалгаа хийж явсан байдаг. Хенри Уэллсийн айлчлалын бүрэлдэхүүнд Хятадын мэрэгчлэн Чүнцэнд байсан Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны зөвлөх Джон Винсент, за тэгээд зөвлөлтийн мэрэгчлэн зөвлөлт толгойд улсын одоо эрх зүйгээр докторийн зэрэг хамгаалсан Линдли Зактер зөвлөлт толгойд улс тусламж үзүүлэх асуудлыг хариуцж байсан Джон Хазарт гэж одоо маш чөлөөт орос хэлтэй Америкийн мэрэгчлэн. За тэгээд одоо Монголын энэ хил хязгаар ялангуяа Монголын одоо томоохон судлаач тэгээ орос хятадын энэ хилийн асуудлыг одоо Америкта хамгийн том эрдэмтэн судлаач Оуэн Латимор нар одоо энэ айлчлалын бүрэлдэхүүнд орж ирсэн байдаг. Тэгэхээр эндээс бол юу харагдж байна вэ гэхээр ерөөсөө яг Монголын чиглэлд бол үнэхээр мэрэгжлийн баг бол одоо Монголд айлчилсан. Хенри Уоллес 1944 онд Улаанбаатарт айлчлахдаа Монголд чинь монголчууд нь төр барьдаг юм байна. Өөрийн баялаг түүх соёлтой юм байна. Хятадтай хамаатай зүйл ерөөсөө олж харсангүй. Хөгжил дэвшлийн ирээдүй энд байна гэх зэрэг эерэг сэтгэлдэлтэй бутсан тухайгаанч хожим дурсамж даан бичсэн нь бий. Дэлхийн 2 дугаар дайны сүүлээр олон улс ард түмний хууль зүйн өөрчилсөн. Энэ үед Гоминданы Хятад улс дотооддоо байнтай байхын хамт Японы 5 дууны армийн дайралтанд өртөн нэлээд хүнд үеийг туулж байлаа. Хятад улс бол одоо 33 оноос хойш Японы эсрэг үзэж тань хийж байлаа. Хятадын 100 хойд тал төв хэсэг Японы эзэмшилд байлаа. Тэгэхээр тухайн үед одоо хоёр улс төрийн байгуулалтыг өөрийнхөө замаар явуулах гэж их үзсэн.
хятадын коммунистан байгуулагдсан. Тэгээд 100 хойд хятадын хэсгийг бол Гоминдан тэргүүтэй Японы талсыг барьсан улсууд байсан. Тэгээд хэн давуу байдлаа тогтоох уу гэдэг тэмцэл явагддаг байж. Тэгээд Ялтын баг хурлаар бол контуны армийг буцаах хэрэгтэй болсон. Тэгээд Японы контуны армид дарахтал зөвхөн зүйлтэй арми. Өөр тийм хүч байсан. Алс орнодод Японы эсрэг дайнд орохын өмнө Монгол улсын тусгаар тогтнолын асуудлаар Сталин, Чанкайши нар хүнд яриа хэлцээрүүд хийж байлаа. Ялтад томьёолсон гадаад Монголын статус кво гэдгийг Сталин бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнол гэж томьёолон 1945 оны 100 Гоминданы хятадд тулгаж эхэллээ. Хэлэлцээрийн нэг үндсэн асуудал нь Монголын статус квог хүлээн зөвшөөрүүлэх асуудал байсан тул 1945 оны 6 дугаар сарын 30-наас 1945 оны 8 дугаар сарын 14-ний дуустал нийт 9 удаа уулзсан байна. Яг энэ тухай уулзалт дээр бүгд найрамдах хятад ард улсын талтай 1945 оны 7 дугаар сарын эхнээс эхлээд хүчтэй яригдсан. Ер нь бол 1945 оны 7 дугаар сарын 2-оос 1945 оны 8 дугаар сарын 12-ны хүртэлх хугацаанд нийтдээ 8 удаагийн уулзалт яриа зөвлөлт хятадын талын хооронд болсон. Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлаар. Чанкайши бол Москва дэлгэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг бол томилсон. За энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бол юуны өмнө бол дундад иргэн улсын гүйцэтгэх юаны захид дарга, за гадаад иргэн сайд Сүн Цүвэн. За тэгээд одоо гадаад явдлын яамны дэд сайд Ван Шици, за тэгээд Чанкайши хүн Зинзинго гэсэн ийм төлөөлөгчдөг бол өөрөөр хэлбэл Москва дэлгэсэн. За зөвлөлтийн талаас бол энэ хэлэлцээрийг бол Сталин өөрөө одоо ахалж орж ирсэн. За тэгээд гадаад явдлын яамны бол алдартай Молотов сайд Молотов оролцсон. За тэгээд Чүнчэнд байсан өөрийнхөө элчин төлөөлөгч болох Петровтай хамтарч орсон байдаг. За ер нь энэ хэлэлцээрийн энэ бүрэлдэхүүнийг гаргах юм бол аль тал нь бол Монголын асуудал яригдана гэдэг бол бүр тодорхой ойлголттой байсан. 1945 оны 7 дугаар сарын 2-ны өдөр бүгд найрамдах хятад улсын гүйцэтгэх юаны дарга Сүн Цзэвэнийг Сталин өрөөндөө дуудаж уулзсан. Та нар Кремийн уулзалтын талаар ямар нэгэн зүйл мэдэж гэнэ гэж. Тэгэд хятадын тал Сүн Цзэвэн мэдж байгаа гэж асуусан. Тэгэл энэс хойш яриа өрнөсөн л дөө. Тэгэхээр энэ хэлэлцэн дээр хамгийн гол тэг болж исэн маргалдаж исэн асуудал нь бол Монгол улсын бүгдээр Монгол улсын статус кво энийг хэрхэн яаж ойлгох вэ гэдэг асуудал байсан. За энэ дээр бол ярангуяа хятадын тал бол энэ статус кво гэдэг бол одоогийн бодит байдал юм аа гэж. Тэгэхээр одоогийн бодит байдал гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр 1924 оны 5 сарын 31-ний зөвлөлт толгойд улс дундад иргэн улс хоёрын Бээжингийн хэлэлцээр байдаг. Энэ Бээжингийн хэлэлцээрт бол өөрөөр хэлбэл гадаад Монгол бол дундад иргэн улсын салшгүй бүрэлдэхүүнс гэсэн ийм заалт бол орцсон байсан. Тэгээ энэ заалтыгаа үндэс болгоод статус кво бол одоогийн бодит байдал юм аа гэдэг ийм үндслийг тавьж ирсэн. За харамсалтай нь энэ асуудал бол тодорхой хэмжээнд бол асуудал бол шийдэлд хүрэхгүй. За хятадын нэг ёсны одоо нохоо зан гаргасан л да. За энэ байр суурь нь хэврээ үргэлжлээд байсан учраас Сталин одоо маш их ууралсан. За яагаад энэ ууралсан бэ гэхээр энэ асуудал нэгдүгээр сунжирх юм бол те зөвлөлтийн талд ямар байдал үүсэх вэ? Хоёрт өөрсдөд нь ямар байр суурь үйлчлэх үү гэдэг юмыг бол их тодорхой бол өгүүлж одоо няцаалт одоо маягаар бол ширүүн дөрөв одоо харьцан бол хурлын одоо протокол дээр бол тодорхой байдаг. Тэгэхэд Сталин нэг хурал дээр нь хэлсэн байдаг. Та нар яагаад зөвлөлт холбоот улсын алсын стратегийг ойлгохгүй байна? Би та нартай нэгдүгээр зөвхөн Японтай байлгах тухай яриаггүй. Хоёрдугаарт би та нартай нэг 40 сарын асуудал яриаггүй. Би 40 жилийн асуудлыг 40 жилийн улс төрийн нөхцөл байдлыг ярьж байна. Яагаад гэвэл энэ Япон гэдэг чинь их өчрхийг арддаг юм. Бид төөхөөс нь мэднэ. Эдгээр чинь 20 жилийн дараа эргээд босоод ирнэ. Та нар
Германыг санаж байгаа баг. 1910-ад оны үед дэлхийн 1-р дайнд ялагдчихад Версалийн гэрээгээр өхлийн цохилт хамсчихад 17 жилийн дараа босоод ирсэн улс шүү дээ. Япон бол яг энэ үйлдэлийг давтаж гаргах ард түмээ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Японы энэ өндөж ирэх энэ хүч чадлыг бид нар алс орнуудад Азид сөрж зогсох ёстой юм. Энийг бол бид нар 40 жилийн тэр холын хараагаар харж байна. Ягдгүйл бид нар номхон далайд цэргийн бааз байхгүй. Азад бидний одоо эдийн засаг улс төрийн байр суурь байхгүй. Энэ бол бидний одоо хамгийн гол асуудал. Үүний нэг гол асуудал нь бүгд наримдах Монгол ард улсыг тусгаар тогтноолох асуудал юм аа. гэсэн. За хоёрт нь Монголын тусгаар тогтнолын энэ асуудлыг одоогийн байгаа энэ статус-квогоор хүлээн зөвшөөрөх бол магадгүй монголчууд дотоод Монголоо өөртөө авах асуудал буюу монголчуудын нэгдлийн асуудал дахиад гарч ирэл харин ч та нарт яг сөрөг нөхцөл байдал үүсэн шүү гэдгийг тавьсан байдаг. Тэгэхэд Сүнзэв нь хэлдэг. Бид гадаад Монголыг тусгаар тогтнохгүйгээр өөрийн харьяанд байлгаад та нар одоо тэн цэргийг оруулаад байж болно шүү дээ гэж. Тэгтний Сталин хэлсэн байдаг. Тийм юм хэрхэж байдаг. Холбоотнууд нэгнийхээ нутаг дэвсгэр дээр цэрэг байрлуулна гэдэг бол утгагүй асуудал. Харин тусгаар тогтнолсон улсын харьяанд тусгаар тогтнолсон улстай бид нэр цэрэг улс төр эдийн засгийн харилцаагаар харьцах бол өөр асуудал. Та нар энийг зүгээр өгдөөгүй бүгд найрамдах Монгол ард улсын хэлийг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг хатуу шаардсан. Оловчун адил шаардсан. Ийм нөхцөлд одоо зөвлөлт холбоот улс энэ дайнд одоо зайлшгүй орох ингэснээр бол ялтыг урагшлуулах за олон 100 мянган хүний амь насыг одоо аврах хамгаалах ийм одоо зайлшгүй шаардлагатай байсан. Зөвлөлтийн удирдагч Сталин Хятадын талд бүгд найрамдах Монгол ард улс Хятадын талдч манай талдч нэгдэхийг хүсэхгүй. Тэд зөвхөн өөрсдийн тусгаар тогтнолын төлөө чармааж байна. Иймд бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын тухай асуудлыг одоо хэлцэж Японыг буцагсны дараа зарлах нь ганц зөв зам хэмээн тулгаж байлаа. Энэ асуудлыг хэлэлцэхэд Сталин нэгэн чухал алхмыг хийсэн. Албан ёсны одоо хэлцээн дээрээс эхлээл бол Монголын асуудлаар бол яриа хэлцээ тохирохгүй гэдэг байдал анхаарэгдэж ирсэн учраас 1945 оны 7 дугаар сарын 4-нд зөвлөлтийн удирдагч Сталин бол одоо бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд бөгөөд гадаад яамны сайд Чойсон бол Москва хотноо урьж ирүүлсэн. За ингээд бол өөрөөр хэлбэл 1945 оны 7 сарын 5-нд бол Кремльд Монголын удирдагч маршал Чойсон бол Сталин хүлээн авч уулзсан. Монгол улсын ерөнхий сайдыг урьсан айлчлал онцлог байсан. Яагаад гэх юм бол урд өмнө хизээч Монгол улсын төрийн тэргүүнийг бол тийм өндөр дээд хэмжээнд угтаж авч байгаа. Гэтэл энэ удаагийн уулзалтан дээр бол Мосны буудлын дээр бол одоо хүндэт харуул зогсоосон Зөвлөлт улсын гадаад хэргийн ардын комиссар Молотов болон түүний орлогч Лазовский нар бол одоо угтаж авсан хүндэт харуул хоёр улсын далбайг мандуулсан байсан. За түүгээр орохгүй бол Кремль маш том одоо цайдлага хийсэн. За энэ талаар бол Хятадын төлөөлөгчд болоод Америкийн элчин сайдын яамныхан бол маш том мэдээллийг бол Вашингтонд илгээж ирсэн. Монголын талын хүлээн авалтан дээр бол тэр хундуур гэсэн өргөлтүүд бол ер нь тодорхой байсан. Тэр нь юу гэхээр энэ олон жилийн турш Монгол зөвлөлтийн найрамдалд үнэнч байсан. Одоо энэ удирдагч нарын төлөө хундуур гэж нэг хэлж байгаа. За хоёрт нь юу вэ гэхээр улс их орныхоо хөгжлийг өдөө зэрэгтэй авч явсан маршал Чойсны төлөө өргөе гэдэг хоёр дахь өргөлт байгаа. За гурав дахь нь юу вэ гэхээр энэ яг өөрхийн хөгжил дэвшлийн төлөө энэ маршал Чойсонгийн удирдлагын дор явж байгаа энэ шин залуу боловсон хүчнүүдийн төлөө өргөе гэдэг одоо
хундаг өргөсөн. 7 сарын 7 тийсэн цайлга бол бас их өргөн бүрэлдэхүүнтэй байсан. 23 хүн оролцсон. Энэ дотор бол зөвлөлт улсын гадаад хэргийн ардын комиссариудууд, Монголтой холбоотой байдаг бүхэл одоо ардын комиссариудуудын удирдах дээд албанууд байсан. Хамгийн гол зүйл нь юу вэ гэх юм бол тусгаар тогтносон Монгол улсын төлөө бүгд найрамдах Монгол ард улсын удирдагч Маршал Чойвлсонгийн төлөө бол зөвлөлтийн удирдагч Сталин удаа дараа хундаг өргөсөн. Тэгээ бол Монгол улс бол тусгаар тогтносон улс гэж хэлжсэн. Энэ бүхнээс аваад үзэхэд бол Маршал Чойвлсонгийн айлчлал бол үр дүнгээ өгсөн. Энэ уулзалт нь бүгд найрамдах Монгол ард улсыг тусгаар тогтносон бүрэн эрхэт улс мөнийг хятадын дипломат албаныханд харуулахыг энэ төвөнд чухалчилж зөвлөлт хятадын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийх. Японы эсрэг дайнд бүгд найрамдах Монгол ард улсыг оролцуулах асуудлыг албан ёсоор тохирох зорилгыг агуулжээ. 7 дугаар сарын 5-нд Сталин, Молотов нар Чойвлсонтай албан ёсны уулзалт хийж хятадын засгийн газрын байр суурийг мэдээлэн эцсийн дүнд бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн баримт бичиг гаргана гэдэгт найдаж буй талаар ярьсныг Монголын архивын баримтад дурдсан бол Оросын эрдэмтэн Лукьяны бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлаар гаргах зөвлөлт хятадын тунхагийн төслийг Чойвлсонд танилцуулахад тэр байр энэ бол бидний хүсэж буй зүйл хэмээн хятадын тухай үзэл бодлоо илэн далангүй илэрхийлсэн гэж бичсэн байдаг. 1945 оны 7 дугаар сарын 8-нд бол Москва хотоос бол бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд Маршал гадаад яамны сайд Маршал Чойвлсон бол буцсан. За 2 гол үйл явдал болсон гэж бид нэр бол түүхэнд бичигдсэн байна. За нэгдүгээрт нь бол 7 сарын 9-ний өдөр бол бүгд найрамдах Монгол ард улсын төрийн далбааны хэв маягийг бол улсын баг хурлаар оруулж батлуулсан байгаа. Энээс 2 хоногийн дараа бол 7 дугаар сарын 11-ний өдрийн ардын хувьсгалын 24 жилийн баярын жагсаал дээр ард түмэндээ хандаж бол бүгд найрамдах Монгол ард улс бол 24 жилийн туршид бол тусгаар тогтносон улс гэдгийг дэлхийд дахинд ил тодор мэдэгдсэн байна гэж бол хэлсэн. Эрхтэмжтэй ардуудаа, эрхтэмжтэй ажилчдаа, нөхөд төрүүлснараа, агсэргнэраа нөхдөг, хуучин барьцаа нөхдөг, ардын хувьсгалын байсан нөхдөг, дарлагдан давчид, гашуун зөвний хитэн байсан, Монголын ард түмэн, ардын хувьсгал намын удирдлагын дор, октябрийн Сасгийн хувьсгалын ачаар Хөрөнгөнд Ленин Сталины ишүүлсэн санаанд сарыг бодорч өөрийн дардаг чиглэлийн эсрэг тэнцэл хартаан тэсвэрэн босоод хамжилгаатай ёсоор харж байсан гадаадын боловсролч болон сархар пиотлуудын олон зуун жилийн сарлыг зөвлөлийн ард түмний ах トゥ угийн тусламжтайгаар устгаж босолцоод ардын хувьсгалыг байгууллыг тогтоосон билээ. Монголын ард түмний тусгаалсан бүрэн эрхт бүгд найрамдах Монгол ард улс манд тугаас манай ардын хувьсгал нам манд тугаас дэлхий дахины улс түмний их жолоодч бөгөөд багш нөхөр Сталин манд тугаас За Ялтын гэрээний дараагаар бол энэ их гүрнүүдийн нэг бодлого юу байсан бэ гэхээр Монголын тусгаар тогтнолын асуудлыг бол Америкийн тал бол чанга шид мэдэгдэх. За зөвлөлтийн тал юу вэ гэхээр Монголын тусгаар тогтнолын асуудлыг л хятад дундад эргэн улсаар хүлээн зөвшөөрөх явдал бол байсан. Энэ бол амдаа нөгөө дипломат дайн одоо явагдсан гэсэн үг л дээ. Тэгээд хятадын тал бол энэ дээр ерөөсөө бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг тэрхив чөлөө зөвшөөрөхгүй гэдэг байр суурьнд хатаа байсан ихний удаа. Хэрвээ бүгд найрамдах Монгол ард улс уу одоо гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчихвөл манай засгийн газрын дотоод нэр хүнд алга болно. Биднийг одоо уруугч гэж нэрлэнэ. Эх орноо дастан хуваагч гэж нэрлэнэ.
Дараа нь бүгд найрамдах Монгол ард улс хэрвээ ингээд тусгаар тогтолцвол төвдийн асуудал босч ирнэ. Гэх мэтийн зүйлүүд ингээд яригдсан л да. За 1945 оны 7 сарын 6-ны ороо Чанкаши Гаминдоны төв хороо хаалттай бүгд уралдаан хийж бүгд найрамдах Монгол ард улсын тусгай тогтнолыг хэрвээ Монголын ард түмэн бүх нийтийн санал хураалтаараа нотлох юм бол зөвшөөрнө гэсэн шийдвэрийг гаргасан. За энэ хоролдоонд бас Америк элчин сайд Харлиг орж оролцуулсан байна. Сүүлд Харлигийн бичснээс үзэх юм бол арчлалын дээд нэг хэлбэр бол бүх ард түмний санал хураалт байдаг. Энийг Монголын засгийн газар зохион байгуулалт хэрэгжүүлчих юм бол тэнд тусгай тогтсон улс байна гэж үзэх ёстой. За нөгөө талаараа Чанкашигийн зарим зөвлөгчнөр Монголын ард түмний санал хураалтаар нотлох юм бол гэдэг саналыг гаргахыг бас Чанкаши зөвлөсөн гэсэн юм бичмөрүүд байдаг л да. Тэгэд энэ асуудлыг Сталин хөндөс тавихтаа та нар одоо ингээд бидний стратеги зорилтыг ойлгохгүй, улс төрийн бодлогыг ойлгохгүй байгаа бол та нар өөрсдөө тэр Японтойгоо тэмцэх шаардлагатай болно шүү гэдэг асуудлыг бас хэлсэн байдаг. Тэгэхээр энэ дээр юу гэхээр нэг хятадын тал бүгд найрамдах Монгол ард улсыг одоо байгаа хэлээр нь гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. За тусгаар тогтолцоог яг бид ингээд Японтой дайцсны дараа яри. Хоёрдугаарт монголчууд өөрсдөө ингээд тусгаар тогтнох хүсэлтэй байгаа юм уу үгүй юу гэдгийг мэдэрсэн санал хураалт явуулсны дараа шийдэе. Гуравдугаарт манай хятад улсад байгаа түүхэн хэлийн зургаар шинэ хэл тогтооно гэсэн ийм асуудлуудыг сөргүүлж тавьсан. Тэгэхээр үүний алийг нь ч Сталин хүлээж аваагүй. За ингээд Москвад болсон яриа хэлцээ Потсдам болох холбоотон хөрнүүдийн уулзалт болгохтой холбогдуулаад завсруулахад бол элчин сайд Хариман Сүнзэвэнд бас нэг санал тавьсан. Ер нь яриа хэлцээ амжилттай болж одоо шавтарч байна гэсэн хамтарсан мэдээлэл гаргая гэдэг саналыг Сталин тав. Тэгээ энэ дагууч гэсэн 7 сарын 14-нд зөвлөлтийн төвлөлтүүдэд ийм мэдээлэл гаргасан л да. Энэ яриа хэлцээний үед Хариман бас Сүнзэвэнд чахад үзүүлж байсан. Хэрвээ Ялтын хэлцээ тусгагдсан бүгд найрамдах Монгол ард улсын статус-кво хадгалах гэдэг одоо үгс өгүүлбэр тэр чигээр хүлээж авахгүй бол танд одоо сөргөөр тусан шүү гэдэг нэлээд бас өртүүлэх маягаар чахад үзүүлж байсан байна. Америкийн талын тавьж исэн хамгийн гол асуудлууд та нар одоогийн гадаад Монголыг одоогийн байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй бол яг манжуурт зөвлөлтийн цэрэг орох юм бол өвөр Монгол гадаад Монгол хоёрын нэгдлийн асуудал гарч ирэх юм бол та нар бол байдал бол улам хүнд болно шүү гэдэг ийм асуудлууд ярьж байсан. Энэ байдлыг ажиглаж байсан Хятадын удирдагч Чанкаши 1945 оны 7 дугаар сарын 9-ний өдөр зөвлөлт холбоот улсын талтай хэлэлцээр хийж буй Сун Цзивэнд нэгэн захиргаа нэрвүүлжээ. Түүнд гадаад Монголын асуудал Хятад зөвлөлт холбоот улсын харилцаанд онцгой саад болж байгааг харгалзан үзэж, хоёр орны нийтлэг эрх ашиг урт удаан хугацааны энхийн төлөө санаа тавьж, Хятадын засгийн газар Японыг ялсны дараа энэ асуудлыг гадаад Монголын ард түмний санал асуулгаар шийдвэрлэв. Хэрв гадаад Монголын ард түмний санал хураалт нь гадаад Монголын тусгаар тогтнолыг дэмжвэл Хятадын засгийн газар түүний тусгаар тогтнолыг эсэргүүцэхгүй байх болно гэсэн байлаа. 45 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сүнзэвэн Сталинтай дөрөвт удаага уулзж байгаа. Энэ үеэр Чанкашигаас ирсэн тэр цахилгааныг танилцуулсан. Ингэж танилцуулахдаа бол одоо энэ гадаад Монголын энэ байдал зөвлөлт Хятадын хооронд хэлэлцээр хийхэд ийм их төвөг учирна гэж ерөөсө бодсонгүй шүү гэдгийг бол онцлон дурдсан байгаа. Тэгээд ирсэн уг загтлыг нэгдүгээр уншиж танилцуулаад тэгээд Сталинд бол гардуулж өгсөн байдаг. За энэ бол одоо дундад иргэн улсын зүгээс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болох юм аа, хүлээн зөвшөөрнө гэсэн санаагаа анх удаа илтгэж ингэж зөвлөлтийн удирдлагад гардуулж өгч байгаа ийм үйл явдал та. Хятадын засгийн газар Монголын тусгаар тогтнолын асуудлаар ихэд зөрчилдсөний эцэст Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх 3 болцол тавьсан байна. Нэгдүгээрт бол Манжуурийн
газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэт хүнсэн дээр хятад буцаад нэгтгэхийг бол Оросын зөв толгойд бас хүлээн зөвшөөрөх. За хоёрдугаарт нь бол Порт Артурын гэдэг энэ одоо далайн цэргийн тэнгисийн портыг зөв толгойд улстай хамтран ашиглах. За Дайлин гэдэг одоо олон улсын худалдааны бомбыг зөв толгойд улстай хамтарч 20 жилээр одоо хамтран ашиглая. За Шинжаан уугурт байгаа хөлийн маргаантай асуудлыг бол бид нар хамтран ажиллая. За дээр нь бол зөв толгойд улсаас бол үзүүлж байгаа тусламж бол зөвхөн төв засгийн газар буюу Чанхай шигийн засгийн газарт тусламж чиглүүлье. Одоо Хятадын коммунистуудад тусламж үзүүлэхгүй. Эдгээрийг одоо үнэхээр одоо тохиролцсон нөхцөлд бол Монголын асуудлыг ярив. Энэ гурван зүйл ярьж байгаа. Монголын асуудлыг ярихдаа дахиад нөгөө Японтой байлдаан хийсний дараа хамгийн гол нь монголчуудын дунд санал асуулга явуулсны дараа тэгээд шинэ хил тогтоох комисс гаргаж иж ингэж энийг Монголын асуудлыг хилцсэн гэсэн юм. Энэ гурван асуудал бол тухайн үеийн дундад иргэн улсын нөхцөл байдал ямар хүнд байсныг шууд харуулж болох. Дундад иргэн улсын засгийн газар удирдлагынхны эрх ашгийг, байр суурийг бүрэн илэрхийлсэн ийм одоо стратеги оршин байхгүй улс орноо одоо аль болохоор бүрэн бүтэн авч үлдэх гэсэн энэ санааны үүднээс хэлсэн нөхцлүүд байдаг л да. Тэгээ юуны төрөнд тэд нэр Японы одоо төрөмгийлээс салахын тулд зөвлөлт холбоот улсын одоо дэмжлэгийг, тусламжийг зайлшгүй авах шаардлагатай байсан учраас энэ Монголын одоо тусгаар тогтнолын асуудал дээр бол буулт хийсэн байдаг. За ингээд 8 дугаар сарын 14-нд зөвлөлт чатны яриа хэлэлцээ дуусах үед сүүн зэвийн хамгийн түрүүн Америк элчин сайд Хариманд энэ яриа хэлэлцээг амжилттай дуусгахад одоо нааштай нөлөөлж өгсөн Америкийн удирдлага юм гэж түрүүнд талархаж байгаа гэдгийг хэлсэн байгаа. За зөвлөлтийн талд гэсэн 8 дугаар сарын 17-нд Америкийн нэгдсэн улсад өгсөн албан ёсны нотоор Монголын тусгай тогтнолыг Хятадын тал хэрвээ Монголын ард түмэн удаа одоо өсснийхаа дагуу бүх нийтийн одоо санал хураалт явуулаад энэ нэрмэлцлээ нотлох юм бол одоо Хятадын тал тусгай тогтнолыг нөлөөлөн зөвшөөрөхөөр боллоо. Тэгээ яриа хэлэлцээг бас нааштай дуусгахад ажилласан Америкийн талд бас талархаж байна гэдгийг илэрхийлсэн байна. За энэ бүгдээс одоо ямар дүгнэлт хийж болох вэ гэж. Нэгдүгээрт Монголын тусгай тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар зөвлөлт Хятадын хооронд явагдсан яриа хэлэлцээ бол үндсэндээ хоёр тал юм биш. Энэ сүүлд оролцогч нь Америк нэгдсэн улс байсан. Ийм учраас энэ үндсэндээ хорон талын яриа хэлэлцээ байсан гэж үзэх ёстой. 1945 оны 7 дугаар сарын 11-ний уулзалтан дээр Сталин Монголын хөлийн тухай асуудлыг хөндөж гадаад Монголын одоогийн хил хязгаарыг хүлээн зөвшөөрөх тухай ярилцсан байна. Энэ бүхний дараа Сталин Хятадын нот дахь томьёоллыг Японыг ялагдсны дараа санал хураалтын дараа бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хил хязгаарт нь Хятадын засгийн газар хүлээн зөвшөөрч байна хэмээн тодорхойлбол бүр илүү болно гэж хэлснээр Монголын тусгаар тогтнолыг Хятадын тал хэдийд хэрхэн зөвшөөрөх нь тодорхой болсон хэрэг. Ер нь хэлэлцээр бол хоёр үе шаттай бол хэрэгцсэн. За нэг нь бол тэр 7 дугаар сарын сүүлээс 6 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын их буюу 7 сарын 13 хүртэл. За хоёр дахь шат бол тасалталтай эхлээд 8 дугаар сарын 7-оос 8 сарын 14 хүртэл. Тэн хагас сар ярилцаж байж шүү дээ зөвлөлт Хятад хоёр найрамдлын гэрээ байгуулсан. Тэр найрамдлын гэрээг дагуулж Монголын тусгаар тогтнолыг одоо тийм болцлоор хэрвээ одоо ардууд нь зөвшөөрөх юм бол гэсэн утгаар Хятадын тал зөвшөөрч болох юм гэсэн утгатай нот солилцсон байд. Ингэхдээ бас нэг хоёр нөхцөлийг дурдсан байдаг. Үүний нэгдүгээрт бол одоо хэрвээ гадаад Монголын ард иргэд өөрсдийнхөө тусгаар тогтнолыг баталж байна гэдгээ бүх нийтийн санал асуулгаар илэрхийлж чадвал бид одоо гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно. За дараагийн нэг зүйл нь бол гадаад Монголын хил хязгаар зөвхөн манай дундад иргэн улсын зүгээс баримталж байгаа тэр хүрээ хязгаараар хязгаарлагдах ёстой юм шүү дээ гэсэн ийм хоёр нөхцөлийг бас дурдж гаргасан байдаг юм аа.
тухайн үеийн нөхцөл байдлыг харахад Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө санал өгөөд гарсан үр дүн нь тусгаар тогтнолоо батлана гэдэг нь бол тун ойлгомжтой мэдээж мэт юм зүйл шүү дээ. За үүнийг Сталинд бас тайлбарлаж хэлсэн л дээ. Тайлбарлаж хэлэхдээ бол одоо энэ гадаад Монгол манай бүрэлдэхүүнд байсан энэ том нутгийг бид одоо ингээд тусгаар тогтнуулаад гарганаа гэхэд Хятадын ард түмэнд, өөрийн улсын ард түмэнд хэрхэн тайлбарлах вүлээ? Үүний тулд бид одоо нэг нэр нүрэл хаасан юм нэг арга атсан санал юм да. Ард түмэндээ тайлбарлах үүднээс ийм зүйлийг явуулж хамаа гэж ингэж бол шууд ингэж хэлсэн байдаг. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Бернс бол Сталиндаас асуусан байдаг л да. Та бол энэ Яалтын хилцээрийн дагуу бол Хятадаас ихээхэн өндөр өртөгтэй зүйл авж гинэ гэж. Тэгэхээр бол Сталин юу гэж хэлж ирсэн бэ гэхээр ерөөсөө гадаад Монгол бол дунд дэргэн улсаас 22 жил хамааралгүй явсан. Дээр нь бол гадаад Монголд Хятадын ч төлөөлөгч байдгүй маа. Тийм учраас бол өөрөөр хэлбэл байхгүй зүйлээ алдна гэж бол байдгүй маа гэж. Одоо ийм одоо байр суурийг илэрхийлжсэн. За ингээд бол өөрөөр хэлбэл Москвад бол энэ хоёр дунд дэргэн улс зөв тул улсын найрамдал холбоотны энэ одоо гэрээнд бол гар үсэг зурсан. За энэ яг гар үсэг зурсантайгаа зэрэгцээд зөвлөлт Хятад хоёр бол гадаад Монголын асуудлаар нот бичиг солилцсон. Энэ нот бичигт нь бол юу байна вэ гэхээр Японыг бууж өгсөний дараа бол гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнолоо бүх нийтийн сан дураагаар нотлох юм бол гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хэдээр нь хүлээншгүй байна. Зөвлөлт толгойд улсын төлсөн саналыг Японыг ялсны дараа үг дуугүй дагах боловч гарын үсгэн зурж хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэхийг зөвшөөрлөө. Ийхүү бүгд найрамд Монгол ард улсын Монгол ардын хувьсгал цэрэг хүлээсэн үргийнхээ дагуу Японы эсрэг чөлөөлөхөд анд оролцсон билээ. 1945 оны 8 дугаар сарын 10-нд бүгд найрамд Монгол ард улсын засгийн газраас Японтай байлдах шийдвэрийг гаргалаа. Манай ард түмний эрх чөлөөтэй тусгаар тогтнох тэмцэлийн зам дээр Японы фашист нар үргэлж занан дайсагнаж манай эрх чөлөөт орныг эзлэн боолчлохыг олон удаа оролцсон юм аа. Тэгээд Монгол ардын хөлсөл цэрэг бүх дэлхийн ардчилсан улсуудын амгалан тайвны төлөө фашистын сүүлчийн долтлон төрөмгөөлөгч болох Японы эзрэх төрөмхийчүүдийг устгахын төлөө нэгдсэн үндэсний талд ариун шударгадан анх дүү атруудан аримтай мөр зэрэгсэж оролцсон. Тэгэхээр чөлөөлөхтэй анд бол Монгол ардын ер нь бүгд найрамд Монгол ард улсаас их өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэгэхээр энэ чөлөөлөхтэй анд бол Монгол ардын хувьсгал цэрэг, хөлийн цэрэг, дотоод явдлын яамны одоо хөлийн отрядууд түүнээс гадна бүгд найрамд Монгол ард улсын засгийн газрын хоёр төлөөлөгчд оролцсон. Ингээд нийтдээ сүүлийн үеийн судалгаагаар энэ чөлөөлөхтэй анд бүгд найрамд Монгол ард улсаас оролцсон нийт хүмүүсийн тооныг 23,000 орчим болж байна. 23,000 орчим. Тэгэхээр энэ чөлөөлөхтэй анд оролцсон Монгол ардын хувьсгал цэргийн анги салбарууд бол хоёр чиглэлд байлдааны үүрэг гүйтгэсэн. Нэг нь бол одоо Сүхбаатар аймгийн чиглэлээс Долон нуурын чиглэлд, нөгөөх нь одоо Дорногой аймгийн нутаг Замын үүдийн чиглэлээс Жанчхүүгийн давааны чиглэлд энэ хоёр чиглэлд байлдааны үүрэг гүйтгэсэн. 1945 оны 8 сарын 9-өөс эхлээд эх орныхоо дархан хиллийг давж байнгын байралдаа буцаж ирэх 10 сарын дунд хүртэл эндсэндээ 2 сар гаруй хугацаанд энэ байлдааны үүргийг гүйтгэсэн. Ер нь бол энэ чөлөөлөхтэй бүх ард түмний тусгаар тогтнолын санал дураалт хоёр бол бас ялгаж болохгүй нэг үйл явдлыг үргэлжил чөлөөлөхтэй анаар одоо харийн төрөмгөөлөгчдийг буц зохиж эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан тэр үйл явдлыг 10 сарын 20-ны тусгаар тогтнолын төлөөх санал дураалт улам баталгаажуулж тэгээд энэ хоёр үйл явдлын үндсэн дээр бүгд найрамд Монгол ард улсын тусгаар тогтнолыг дундад эргөө сүлийн зөвшөөрсөн шүү дээ үндсэн дээр. Монгол ардын хувьсгал цэрэг ялгуулсан улаан армийн хамтаар байсны эсрэгцэл өхнийг нуцаан сахиж
Байны бэрхшээлийг даван туулсаар өөрийн засгийн газрын тушаалыг биелүүлж анх дөө өвөр Монголон авран чөлөөлөд хятадын Түмэн газрын цагаан хэрмийг давлаа. Чаосынгийн баатарлыг арим ялгуулсан улаан зэрэгтэй мөр зэрэгцэж фашистийн цусты дайны сүүлчийн уламтыг унтраалцлаа. Дайсан бот нэргэгдэж дайн төгслөө. Дайснан нар дархан солоо мандуулсан эрэлхэг цогтгаатруудын цуглаан боллоо. Маршал Чавалсан баяр хүргэж тэргүүний ангид улаан туг шилжүүллээ. Тэгэхээр 1945 оны 9-р сарын 2-нд бол Япон улс дэлхийн 2-р дайнд ялагдсанаа хүлээж бол бууж өгсөн. Ийхүү 1945 онд хийсэн яалтын болон зөвлөлт холбоот улс хятадын гэрээ хилцээрийн дүнд өмнөх 1913, 1915, 1924 оны Монголын тусгаар тогтнолд харш бүх гэрээ хилцээрүүд хүчингүй болсон юм. 1945 оны 8 дугаар сарын 14-ний нот бичгээр илэрхийлсэн дундад иргэн улсын саналыг бүгд найрамдах Монгол ард улс хүлээн авч санал хураах ажилдаан шуударн орсон. Энэхүү санал хураалт нь 1945 оны 10 сарын 20 хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн. Энэ явдал нь бүгд найрамдах Монгол ард улсыг тусгаар тогтносон төрт улс хэмээн дэлхий дахинаа тунхаглан зарласан бидэнд тохиолдсон дипломат ялалт байсан юм. Хэдийгээр бид нэр зөвлөлт холбоот улстай одоо 21 оноос хойш дипломат харилцаа тогтоосон ирээ байгуулж исэн гэж яригддаг боловч зөвлөлт холбоот улс бас тэр үе хүртэл бол Монгол улсын тусгаар тогтнолыг яг үнийн хэрэг дээрээ бол хуулийн дагуу дээврүүлэн бас хүлээн өвшөөрт төдийлөн одоо тэгсэн баримт бичгээр баталгаажуулаагүй байсан. Тэрний нотлого нь 24 онд хятадтай байгуулсан гэрээ байдаг. Ер нь бол тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хоёр онол байдаг л да. Олон улсын харилцаанд тийм. Нэгдүгээрт нөхдөд тунгаглалын онол, хоёрдугаарт нь үндсэн хуулийн онол. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол ярих юм бол ер нь бол тунгаглалын онол нь юу гэхээр бол аль нэг улс тусгаар тогтночоо тусгаар тогтноо зарлцсан үндсэндээ бол тусгаар тогтносон улс гэж зарлцсан учраас энэ статус нь өгөгдчлээ гэж ойлгодог. Онлын үүднээс харсах юм бол Монгол улс бол 1921 онд тусгаар тогтноо зарлцсан. Тэгээд тусгаар тогтносон улс болцсон гэсэн үг. Хоёрдугаарт нь үндсэн хуулийн онлоор нь бол хөршүүд нь хүлээн зөвшөөрөх ёстой байдаг. Тэгэхээр энэ талаас ярих юм бол урт хугацаа туулсан маягтай болоод байдаг. Тэгэхээр миний ойлгоод байгаа болохоор бол үндсэндээ 21 онд бид нар тусгаар тогтнолоо зарлаад хятадын эзэн эрхийг бид нэр цуцалдсан учраас энийг бас нэг талаар бол ерөөсөн Монголын тусгаар тогтнол 21 онд гарч ирсэн юм а гэж ингэж хэлж болно. Зүгээр яасан гэхээр бол манай геополитикийн нөхцөл байдал их хүнд байсан учраас заавал хоёр хөрш хүлээн зөвшөөрөх ийм асуудал босож ирсэн. Ялангуяа зөвлөлт хятад хоёрын хооронд 1924 онд байгуулсан гэрээгээр
Монголыг бол Хятадын протекторат гэдэг ингээ хүлээн зөвшөөрсөн байна. Энэтэй холбоотойгоор энэ гэрээтэй холбоотой орол бидний юу бол тусгай тогтнол хүлээн зөвшөөрөх асуудал маань үндсэн хуулийн онолоор явахаас аргагүй болсон юм байна. Монгол бол энэ ингээд тусгаар тогтсонсноор нийт Монгол туурхтны хөгжлийн сорон зулсан. Ягаад гэхээр өнөөгийн Монгол одоо бүгд найрамдах Монгол улс чинь эргэн тойрондоо дандаа монголчуудаараа хүрээлэгдсэн улс байгаа шүү дээ. Яг одоо Монгол туурхтнаараа хүрээлүүлсэн улс байгаа байхгүй. Эргэн тойронд. Тэгэхээр энэ Монгол улсын хөгжил, Монгол улсын цэцэглэлт, Монгол улсын хүчирхэг байдал бол эргэн тойрны одоо Монгол туурхтныг сорон зэмэд татах ийм бодит нөлөөт. Энэ нөлөөл одоо тэр 45 оны 10 дугаар сард яригдж гин гэсэн үг шүү дээ. Энээс одоо өгтлээ айж гинсэн гэсэн үг. Тэгэхээр бидний одоо нэг том орон зай бол энэ өөрсдийн улсын энэ дотоод хөгжлийг хангаад бүрэн одоо хүчирхэг хөгжлийн төвшөнд хүрчихвэл одоо бас нэг эргэн тойронд байж байгаа энэ олон Монгол туурхтандаа үлгэр жишээ үзүүлэх тэдэнд дэм болох ийм учиртай. Монгол улс бол аль ч утгаараа одоо бүрэн тусгааруулсан улс болсон. Тусгаар хөтлийн хөгжлийн явцад олон шат, олон бэрхшээл давлан одоо давж туулсан. Ингээд бид өнөөдөр бол Монгол улс маань үнэхээр одоо бүрэн бие даасан өөрийнхөө гадаад дотоод бодлогоо бүрэн одоо бие даан тодорхойлж чаддаг ийм одоо тусгаар улсын одоо хэмжээнд хүрсэн. Энийг бол одоо олон улсын тавцанд бүх орон одоо хүлээн зөвшөөрж байгаа. Бид нар өнөөдөр Нүүбийн баг бүх оронтой дипломат харилцаа тогтоочлоо. За дээрээс нь Монгол улс маань олон улсын хамтын нийгмийн гишүүний хувьд одоо өөртөө оногдсон үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа. Энэ олон улсын тавцанд байгаа Монгол улсын одоо өнөөдрийн байгаа нэр хүнд бол ерөнхийдөө Монгол улс бол ямар ч одоо шалгуураар утсан одоо бүрэн тусгааруулсан бие даасан улс гэдэгтээ бол хинч маргахгүй болсон. 75 жилийн өмнө дипломат ялалтыг бидэнд өгсөн Яалтын гэрээний ач холбогдлыг үе үеийн монгол хүн бүхэн мэдэж эрхэмлэж явах учиртай. Магадгүй энэ гэрээ байгаагүй бол Монголын тусгаар тогтнол цаашид ямар зам туулахыг хинч хүлэмжлэнэ. Яалтын гэрээний дагуу Монгол ардын хувьсгалт зэрэг Японы эсрэг дайнд холбоотны хамт оролцож ялалт байгуулснаар дундад иргэн улсаас бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал асуулт явуулах эрхийг монголчууд бид жинхэнэ ёсоор эдлэх боломж хүртсэн билээ. Хөхөд тэнгэрт мандах төрийн төв өнөөдөрч энэ эрх чөлөөг тунхаглан намирч байна. Эзэн сууж яргасан их заяа ган сүсгэлж эх орн таныхаан ирээдүйн таалалд нийцүүлж эрдэнийн далайгаас зүрдсэн итгэлийн сувдгээр эрх жаргалан баталсан иргэн бүхний гараар тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.